Сайн байцгаана уу? Та бүхэндээ өнөөдөр гар утсан дээрээсээ Fabriclexicon гэсэн сайт руу орж захиалга хийж бэлэг урамшууллаа сонгон авах талаар видео хичээлийг хүргэж байна. За тэгэхээр та бүхэн маань Fabriclexicon гэсэн сайт руу буюу New Fabriclexicon гэсэн сайт руу нэвтрэн ороод баруун талын дээдлийн буланд байгаа үний дүрсэн дээр дарах үед танд нэвтрэх нэр гарч ирнэ. За та энэ дээр өөрийнхөө ID дугаар болох 9 оронтой тоогоо хийж өгнө. За энэ 9 оронтой тоог хийгээд нэвтрэнэ. За ингээд нэвтэрч оршсны дараа таныг кабинетэд тавтай морил хийсэн байгаа тийм ээ. За одоо та бүхэн маань захиалга хийхин тулд үний зургийн хажуу талын сагсан дээрээ дарж өгнө. За энэхүү сагсан дээр дарснаар тийм ээ та цоон шинээр одоо захиалга хийхэд ийм талбар гарч ирдэг. За ямар талбарууд байгаа вэ гэхээр таны одоо тийм ээ personal act, товарья, заказ артикули гэсэн хэсгүүд байгаа. За заказ артикули гэсэн хэсэг дээр та өөрийн мэдж байгаа бараа бүтээгдэхүүнийхээ кодыг бичиж өгнө. За хэрвээ кодыг та мэдхийг хүсэж байгаа юм бол өөрийнхөө юунаас харчин номон дээрээс харж болно. Эсвэл та бүхэн маань сайтнасаа шууд бараа бүтээгдэхүүнийг сонгож болно. За эхний удаад бол бид нэр кодоор хийлээ. Хоёр дахь удаад бол бараа бүтээгдэхүүнийг харж байгаа сонгож болно. Хэрвээ харж байгаа сонгохыг хүсэх юм бол төрөлжүүлэн сонгохын тулд та бүхэн хажуу талын 3 зураас дээр дараад бүтээгдэхүүн. За бүтээгдэхүүнүүд маань бүгдээр ингээд арчилгаа, нүүр будалд, үнэртэн, загвар, гэр, эрүүл мэнд, продукт, бизнес, шинэ бүтээгдэхүүн, урамшуул гэсэн байдлаар гарч ирсэн байгаа. За тэгэхээр арчилгаа зэс рүү ороод үзэхэд нийт бүх бүтээгдэхүүнүүд маань гарч ирдэг. Ариутгагч, нүүр арчилгаа, бие арчилгаа, бэлгэний багц, усны арчилгаа, эрэгтэйчүүд, ариун цэвэр, хүүхдүүдэд гэрийн эмийн сан гэсэн хэсгүүдтэй. За нүүр будалтын хэсэг рүү ороход бүх бүтээгдэхүүнийг харж болно. Зөвхөн уруулан зориулсан, нүдэн зориулсан, өмсгөний будаг, нүүрэн зориулсан, хумсан зориулсан гоёл чимэглэлүүд. За үнэртэн гэсэн хэсэг рүү ороход бүх бүтээгдэхүүн, эрэгтэй, эмэгтэй, тестрүүд. Загвар гэсэн хэсэг рүү ороход бүх бүтээгдэхүүн, эрэгтэйчүүд, эмэгтэйчүүд, хөвгүүдэд, охидод. За гэр гэсэн хэсэг рүү ороход бүх бүтээгдэхүүн, ахуйн хэрэглээний гоо сайхан, гэр ахуйн бүтээгдэхүүн, арьс арчилгаа, хувцас арчилгаа болон угаахад зориулсан бүтээгдэхүүн, гэр ахуйн техник хэрэгсэл, гэрийн тэжээмэл амьтдад зориулсан бүтээгдэхүүн, аяллаа, тоглоом, аксессуар, ном. За эрүүл мэндийн хэсэг рүү ороход бүх бүтээгдэхүүн, хүнсний нэмэлтүүд, жин хаях, спортын хоол тэжээл, протеинтэй батончиг, суперфуд, балзан болон фито цай, динасын тоног хөрөмрүүд, согох заслын бүтээгдэхүүн, спортын хэрэгсэл гэсэн юм зүйл байгаа. За продукти гэдэг дотор бүтээгдэхүүн, шоколад, цай, шүл болон 2 дугаар хоол, каш, батончиг, провансал, кетчуп, кофе, соол. За бизнес гэсэн хэсэгт ороход бүх бүтээгдэхүүн, үнэртүүлэгч цаас, каль, амтлайтууд, хуудас, тестрүүд болох ууд, бизнес аксессуарууд, тестрүүд. За шинэ бүтээгдэхүүн гэсэн хэсэг рүү ороход шинэ нэр гарч ирсэн бүтээгдэхүүнүүд шууд гарч ирдэг. Хэрвээ энэхүү шампунь түхэн сэргээх болон арчилгааны шампунь танд таалагдж сагсанд хийхэд сагсны дээдлийн хэсэгт тодорхой хэмжээний тоо нэмэгдэж байгаа хөдөлгөөн буюу улаан цэг маань хөдөлдөг байгаа. За энийг хийж үзье. Улаан цэг маань хөдөлж байна. За сагсан нэмэгдсэн гэсэн. За шинээр гарч ирсэн юм 4 бүтээгдэхүүн байгаа юм байна. Өө дарагч болон шампунь, үсийг тэжээл өгөгч. За мөн хэдүүлээ урамшуул гэсэн хэсэг рүү орж үзье. 3 цэг дээр дарлаа. Урамшуул гэсэн. Энэ урамшуул гэсэн хэсэг дээр тухайн
энэ 7 хоногт 21 хоногт хямдарсан бүтээгдэхүүний санал орж ирдэг. За нэгдүгээрт тийм ээ энэ шүдний онод хямдарсан бололтой. За хэдэн хувиар гэдэг нь бол тун удахгүй мэдэгдэх байх. За дараа нь бол тийм ээ гарын тоснууд орж ирсэн байна. Гарын тос, хөлийн тоснууд, Happy Steps, Happy Hands цувралын бүтээгдэхүүнүүд. Энэ зөвхөн хөлийн тоснууд хямдрал орж ирж байгаа юм байна. За Verbena брендийн бүтээгдэхүүнүүд мөн хямдралаар орж ирж байгаа юм байна. За Irenovich цуврал. За мөн дээрэс нь одоо Gardenica, за Prolixar 30 нэмэх, 40 нэмэх, 50 нэмэх цувралууд хямдарч орж ирж байгаа юм байна. За энэ мэтчлэн ийм гоё хямдралууд орж ирж байгаа юм байна. За дээрэс нь одоо хэдүүлээ сакс руугаа ороход саксанд маань бүтээгдэхүүнүүд маань байршсан байгаа. За бүтээгдэхүүнийхээ тоог нэмэхийн тулд та бүхэн энэ хүүдсэн дээр тарж агаад 2 гээд нэмжиж болно. Хэрвээ та бүтээгдэхүүнийг авахгүй тий за энэ бүтээгдэхүүнийг энэ удаад үлдээ гэх юм бол delete гээд энэ хогийн сон дээрээ дараад алга ургаж болно. За одоо ингээд бүтээгдэхүүнээ захиалчаад танд худалдан авалтын урамшуулалт, таны хөнгөлөлт идэх боломжууд хэр ирсэн үзэж болно. Тийм бол та personal акцид хэсэг рүүгээ ороход танд ашигтай санал 5 шиг ирсэн байна. За эхлэлийн хөтөлбөр таны урамшуулал гэдэг рүү ороход энэ юу гэсэн бичиг байна гэхээр та 50 оноос дээш 2021 оны 10-нд нь 10 дугаар тооцооны үед 50 оноос дээш бараа бүтээгдэхүүн захиасан учраас та 3 бүтээгдэхүүнийг хямдруулж авах 40.8% хямдруулж авах эрх орж ирлээ гэсэн утгатай байна. За энэ таны урамшууллын санал руу ороход 3 жагсаалт байдаг. Жагсаалт 1, жагсаалт 2, жагсаалт 3. Жагсаалт 1 маань каталог авах боломж байдаг. Каталогийг 5 ширхгийг 4500 авах боломж байдаг. За энийг ингээд каталог авахар бол тоогийг нэмэгдүүлж болно. За ингээд 5 гээд 5 каталогоос илүү сонгогддог. За тухайн бүтээгдэхүүнийг авахар бол тоогоо бичиж оруулаад хэрэглэх товчийг дарж, үргэлжлүүлэх товчийг дарж уншигдана. Ингэснээр таны сагсанд энэхүү 5 ширхэг каталог орсон байна. За таны сагсанд энэ урамшууллын бүтээгдэхүүн 5 нэмэгдлээ гэсэн. За тэгтээ бид нар зөвхөн жагсаалт 1-ийн бараа бүтээгдэхүүн сонгосон. Одоо жагсаалт 2 руу ороод энэ дээрээс 10 ширхэг тестер сонгох эрх ирж байгаа. Хоёр дахь жагсаалт бол тестерүүд. За энэ тестерүүдээс та бүхэн маань харж байгаа өөрийн хэрэгтэй тийм ээ үнэртэгний тестерийг 12,000 төгрөгөөр биш 1200 төгрөгөөр сонгох боломжтой байна. Ингээд эдгээр тестерүүдээс сонгосон 4 10-аас хэтрүүлэхгүй сонгох хэрэгтэй тийм ээ. Тэгэхээр хэдүүлээ 10 тестер сонгочээ. За энэ тестер дээр дараа сонгох үе доотлын отложина тавария гэдэг хэсэг дээр орчих юм бол энэ хүү бүтээгдэхүүн маань агуулгад дууссан байна гэсэн. Дараа ирэх бүтээгдэхүүн дотор хадгалах уу гэж энэ болжоо гэдэг тийм. За ерөнхийдөө бол тавар гэдэг ингээд урт тийм ээ тод өнгөтэй бичиг байгаа тохиолдолд агуулгад энэ бүтээгдэхүүн дууссан гэсэн утгатай. Агуулга цэнэглэгдэх үед ирчих боломжтой байх юм тийм үү? За ингэх мэдчлэн ингээд сонголт хийлээ. За сонголтоо хийсний дараа бид нар дараагийн сонгох бүтээгдэхүүн рүү орно. За like public руу орно. За like public руу ороод өөрийн дуртай бүтээгдэхүүнийг 70% хямдруулж авдаг. За энэ дээр бүх одоо бүтээгдэхүүнүүд 70% хямдарсан байдаг. За энэ хүү бүтээгдэхүүний сонголт хийхийн тулд та бүхэн маань like public-аас сонголт хийхээс урд нь хэдүүлээ худалдан авалтын урамшуулал гэдэг рүү орж байгаа жагсаалт 3-аас 3 хямдарсан бүтээгдэхүүнийг сонгоё. За та бүхэнд хэрхэн яаж энэ хүү хямдрал ажиллаж байгааг харуулахын тулд нэг төрлийн бараа бүтээгдэхүүнийг захиалан харуулъя тийм ээ. За 3 ширхгийг авна тийм ээ.
3 ширхгийг авах ирэх орж ирсэн учраас нэг бүтээгдэхүүнээс нэгийг авсан ч болно, 3-ыг авсан ч болно тийм ээ. За ингээд сонголтоо хийлээ. За сонголт хийсний дараа уншигдаад сагсанд бүтээгдэхүүнүүд орсон байна. Одоо like public руу гар. Like public гэдэг нь яг яаж авд юм бэ гэхээр та 50,000 төгрөгөөр 2 удаа худалдан авалт 2 тооцооны үед хийсний дараа 3 дахь удаагийн худалдан авалтан дээр та дуртай нэг бүтээгдэхүүнийг байнгын 70% хямдралтаагаар тооцооны үе болгон дээр авах эрх орж ирдэг. Мэдээж худалдан авалт хийх тохиолдолд. За тэгэхээр 70% хямдралаа сонгохын тулд бид нар тийм ээ өөрийнхөө бараа бүтээгдэхүүнийг харна. За ингээд нэг төрлийн бүтээгдэхүүнүүдийг та хэдээ сонгож өгье. Энэ маань бол дотроо 300-аас 600 бүтээгдэхүүний жагсаалт байдаг. Та бүхэн маань захлахууралгүй өөрхийн хэрэгтэй бүтээгдэхүүнүүдийг кодоор нь хараад сонголт хийгээрэй. За дараагийн зүйл маань эхлэлийн хөтөлбөр. За эхлэлийн хөтөлбөр маань хэрхэн яаж биелэгддэг вэ гэхээр бэлэг гэсэн үг. За эхлэлийн хөтөлбөр бэлгнүүдээ 5,000 төгрөгөөр авах эрх орж ирдэг. 4,000, 5,000. За энэ дээрээс те цохны тусныг сонгож өгье. За тооныг сонгож өгье. Хоргожуулах маск сонгож 3-ыг сонгох гэсэн. Тэгэхээр таны бараа бүтээгдэхүүн яг сонголтондоо 3 ширхэг хүрсэн байна үүдийг та сонгосон гэдгийн ардталд тооч нь 3, дээдлийн 3 гэдэгт харж авах юм бол та зөв сонголтоо хийсэн байна гэсэн. Дутуу сонгочих юм бол энэ удаадаа сонгохгүй бол дараагийн удаадаа устчих магадaltaй. Тийм учраас заавал сонголт хийн. Хадгалагдаж нэг тооцооны үед хадгалагдаж үлддэг. Дараа нь бол устдаг. За VIP хөтөлбөр. VIP хөтөлбөр гэдэг маань зөвхөн 100 оноо хийсэн хүмүүст зориулсан хөтөлбөр гэсэн. За зөвхөн 100 оноо хийсэн хүнд зориулаад яасан бэ гэхээр бүх тест рүү 50% хямдралт барьж байгаа. За танд ямар нэгэн байдлаар тестер хэрэг боллоо тий. За Tukov цэвэрлэгч, алтгооны шал цэвэрлэгч тийм ээ. Блокнууд ингээ блокнууд тийм ээ. Сонголтын хэрэглэх дарлаа. За дараагийн чухал зүйл маань 50% хямдралтай каталог авах эрх орж ирдэг. 50% хямдралтай. Нөгөө 4,500-аар авч исэн каталогийг энд хэдээр авах нь 4,000 төгрөгөөр авч болох юм шиг. 3,000 төгрөг. Энэ бол зөвхөн 100 оноо хийсэн хүмүүс зориулж гарч ирдэг боломж байгаа. За тэгэхээр дараагийн боломж маань юу вэ гэхээр 70% хямдралтай бүтээгдэхүүн авах. 70% хямдралтай бүтээгдэхүүн авах эрхлээр та бүхэн маань дуртай нэг бүтээгдэхүүнийг 70%-аараа хямдруулан авах боломжтой байгаа тийм ээ. За энийг маш сайн авах юм бол та бүхэн тийм ээ 70% хямдралтай бараа бүтээгдэхүүн үнэтэй нөгөө гайхалтай үнэтэй уснуудаа сонгож болно. За сонголт хийхдээ та маань үнийн өсөг дүн, буурах дүн, кодоор гэсэн байдлаар ангилал үүсгэж сонголтоо хийж болно. За ингээд сонголтоо хийсэн байгаа. Энэ сонголтоо хийж дуусчаас сагс руу шилжих гэдэг байна. За тэр үед таны сагсан дотор хямдралаар авж байгаа юмнууд бүгдөө энэ ногоон өнгөтэй болсон байгаа. Та эхнээс нь бараа бүтээгдэхүүнүүдэд болгоно. За жишээлбэл энэ шатны бэлгээр 5,000-аар авч байна. Тэгэхээр энд зүгээр 46% хямдралаар энэ бүтээгдэхүүнийг 8,800 төгрөгөөр авч байгаа жишээ тий. За дараагийн боломж нь тийм ээ 0142 гэсэн кодтай тосыг 5,850 төгрөгөөр 70% хямдралаар авч яхад энд болох дээр тийм ээ 11,556 төгрөгөөр авч. Тэгэхээр энэ илүү л гарсан энэ илүү хямдруулж авахыг хүсэж байгаа учраас бид нар устгаад дахиад өөр бүтээгдэхүүн сонгоод явдаг гэсэн. Энэ мэтчилэнгээр хямдрал урамшууллаа та нар маань бүрэн гүйцэд авах хэрэгтэй. Personal акц руу ороод дахин шалгах хэрэгтэй. Дахин за энэ чагсаалтаас 5 таарж ин тий. За энэ чагсаалтаас тестер 14 байна. За тэгвэл чагсаалт 3-аас
3-ыг авах ёстой адил 1-ийг авсан байна. Тэгэхээр одоо үлдсэнд нь бас 2 бүтээгдэхүүнийг хийж өгөх шаардлагатай гэсэн. Тэгэхээр энэ тулгалтыг манайхан сайн хийх хэрэгтэй. Бас дээрэс нь бараа бүтээгдэхүүний кодыг нь зөв сайхан сонгож өгөх хэрэгтэй. За ингээд үргэлжлүүлэх товчийг дарна. Үргэлжлүүлэх товчийг дараад цаашаага загас руугаа шилжээд бараа бүтээгдэхүүнээ захиалга болцсон бол үнийн дүнтэйг танилцсан. За та 26% амжилтаар авч байна. За захиалгын нийт үнийн дүн чинь тэд, оноо чинь тэд гэж гараад ирнэ. За үргэлжлүүлэх товчон дээр дарж өгнө. Захиалга бүрдүүлэх гэдэг дээр дарж. За захиалга бүрдүүлэх гэдэг дээр дарсны дараа за танд бараа бүтээгдэхүүнүүд чинь хэдэн ширхгийг авах, хэрэг жинтэй болох талаар, хаана очих талаар ямар бараанууд захиалсан талаар мэдээлэл гарч ирнэ. Жишээлбэл спрей 2 ширхгийг захиалсан байна. Нөхөн сэргээлтийн шампуны ширхгийг. За Блумийн цуурлын 35 өдрийн тусыг 70% амьдралаар авсан байна. Маск 40.8. Энэ ногоорсон дандаа ногоон гадаргуу дээр байгаад байгаа хэсэг маань урамшууллаар авч байна. Та бүр байдаг зах зээлийн үнээс нь бүр 20, 26, 46, 70% хямдралаар авч байна гэсэн. 50%. За ингээд тийм ээ. Нийт оноо чинь таны төлөх дүн, таны үйлчлэгээний хөлс, таны цалин хасагдаад ийм үнийн дүнг төлөх нэ. Ингээд захиалга гэдэг товчон дээр дарсны дараа ийм гадаргуу гарч ирдэг. За энэ гадаргууг та бүхэн маань тийм ээ төлөх гэдэг товчон дээр дараад төлбөрөө хийдэг. Мэдээж төлбөрөө хийхийн тулд танд хувийн дансанд чинь мөнгө байх хэрэгтэй. Хувийн дансандаа мөнгө энэ хүү үнийн дүнг оруулахын тулд та бүхэн дараагийн төлбөр төлөх юм амархан гэж үү гэдэг хэсгийг үзээрэй. За ингээд өнөөдөр та бүхэндээ гар утаснасаа хэрхэн захиалга хийж бэлэг урамшууллаа авах талаар заалаа. Мэдээж та бүхэн энэ дээр нэг зүйлийг анхаарах хэрэгтэй. Юу вэ гэхээр та бүхэн захиалга хийж авах үед personal acts гэдэг хэсгээс бараа бүтээгдэхүүн захиалгахдаа аль хямдралаар нь ямар бараа бүтээгдэхүүнийг захиалах вэ гэдгийг та өөрөө сонгоно гэдгийг анхаарах хэрэгтэй. Мөн дээрэс нь авах байгаа бараа бүтээгдэхүүнийхаа код болоод үнийн дүн эдгээрийг хэрхэн хямдарч байгааг бас та бүхэн сайн ажиглаарай. За ингээд өнөөдрийн миний захиалга хийх хичээлд хамтдаа байсан та нартай талархлаа.